За хай бүгдээр сайн байна уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгост нэлээд шууган тариад байгаа хэргийн талаар хуваалцах байна. Тэгэд Солонгос гэлтгүй ер нь дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод эхэлж байх шиг байна. Учир нь юу гэвэл дэлхийн нэлээд том мэдээний сувгууд бас энэ хэргийн талаар дуртаад эхэллээ. За тэгээ ямар хэрэг вэ гэхэд 22 настай Пак Мин Хо гэх Солонгосын оюутан залуу Камбожид очиж ажил хийж мөнгө олохоор яваад хятад гангстеруудын гарт амнасаа алдлаа. Тэгээ би энэ мэдээг сонсчоод энэ бол угаасаа фейк худлаа. Яагаад гэвэл Солонгос залуу Камбож руу очиж ажил хийн. Бид нар монголчууд Солонгост ирж ажил хийгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь Солонгос руу Камбож руу очиж ажил хийн. Тэгвэл бид нар бараг Солонгост ирэхгүй Камбож явсан дээр биш үү гэж бодоод инээдэм ханиадан болгоод тэгээд энэ худлаа гэж бодож исэн байхгүй юу? Тэгээд яагаад гэвэл манай ангид нэг Камбож залуу байдаг. Тэгээд Камбожийн талаар баг зэрэг мэдээлэлтэй. Тэгээд Камбож нь болохоор хаанд парламентын засаглал, холимог засаглалтай 1990 оноос хойш Кхмер гэлөө тийм ардсан нам одоо төрийн эрхийг барьж байгаа сөрөг хүчин ерөөсө гарч иж чаддгүй хээл хахуул авилгалд нэлээ автагдсан юм байдалтай байж байгаа. Тэгээд тэр манай ангийн залуугийн хэлж байгаа бол одоо Камбожийг бол өөрчилж чадахгүй. Энэ бол ингээд маш удаан хугацаанд ингээд нэг намын дарангуул ингээд автцсан гэж ярьж ирсэн байхгүй. За тэгээд энэ улс төрийн нөхцөл байдлыг ингээд хайлаа гэж бодоход манай ангийн залуугийн хэлж байгаа Камбожийн багшийн дундад сарын цалин нь $400 гэж байгаа байхгүй. Гэтэл Солонгос одоо цалингийн доод хэмжээ хөдөлмөрийн өсний хамгийн доод хэмжээ 2,100,000 вон болчиход шүү дээ. 2,100,000 вон гэдэг чинь доллараар 1,400, 1,500 доллар байгаа хгүй юу. Тэгэхээр Солонгостой хамгийн багадаа 1,400, 1,500 доллар авах боломжтой хүн Камбожид $400 цалинтай ажил. Тэгээд тэр багшийн $400 гэдэг чинь цалингийн өсний доод хэмжээ биш шүү дээ. Тэр чинь дундад цалинд орж байгаа. Тэгэхэд тэрнээс доошо байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм газар руу мөнгө хураахаар явна гэхээр энэ угаасаа худлаа гэж би бодож ирсэн. Тэгээ байжсэн чинь манай ангийн тэр Камбож залуу ингээд манай профессоруудтай Солонгост нь ингээд оюутнуудтай тааралдахаараа Камбожид болсон Солонгос оюутны талдаа ингээд минэлэл илэрхийлье гэдэгсэн байхгүй. Тэгээ би наа чи худлаа юм шүү гэсэн чи үгүй өмнө гэдэгсэн байхгүй. Тэгэхээр би гэтээ чи ингээд минэлэл илэрхийлээд уучлах шаардлагагүй штэ чинь хятад гангстерууд ингээд алдсан гэсэн бидтэй. Камбожид болсон хэрэг болохоос Камбожид танил ингээд ямарч буруугүй штэ чи ингэх хэрэггүй чи гэмших шаардлагагүй гэдэгсэн чи үгүй Камбожийн тал бас буруутай зүйл байгаа чи судлаад үзээрэй гэж хэлжсэн. Тэгээд тухайн үед нь бол ингээ хайцсан. Энэ чинь болоод 10 сарын ихээр ийм мэдээ сонсч ирсэн байхгүй юу. Тэгж итл ингээд 10-аад хоногийн дараа ингээд бүр энэ мэдээ ингээд бүр одоо Солонгосын хэвлэл мэдээлэлээр бол ингээд телевиз засаагаал мэдээдний сувг дээр тавих толонд л ерөөсөө энэ тухай ярьж идэг болсон. Үе яна шумал. Тэгээд энэ юу болчихв яач вэ гэж ер нь яагаад Солонгос залуу Камбож руу явах болов юу болчихв гэдээ ингээд судлаад үзлээ. За тэгсэн чинь Пак Мин Хо гэх энэ залуу 22 настай Солонгосын оюутан залуу. За тэгээд энэ оны 7 сарын 7 биш 17-ны өдөр Камбож руу явсан. За явхаас өмнө найздаа бол би Камбожид очиж ажил хийх гэж байгаа. Конференцэд оролцох гэж байгаа гэж хэлсэн байгаа. За тэгээд Солонгост байхад нь Хон гэх овогтой нэг залуу 20 орчим насны залуу ингээд тэр манай пакт ажлыг зуучилж өгөөд нэр дээр нь данс нээж өгөөд тикетийг авч өгөөд ингээд явуулсан байгаа. За Камбожид бууснаас 7 хоногийн дараа гэрт нь дуудлага ирсэн. Энэ Солонгост дээр арга гэрийнхэнд дуудлага ирсэн. За тэр дуудлага нь юу байсан бэ гэхээр $35,000 буюу Солонгос мөнгөөр 50 сая вон өгөө хүүхдээ чинь барьцаалцсан гэсэн ийм дуудлага ирсэн. За тэгээд энэ дуудлагыг аваад арга гэрийнхэн Солонгосын цагдаад мэдгдсэн. Солонгосын цагдаа Камбож руу мэдгдсэн. Гэсэн хэдий ч Камбожийн тал болоод судалж ийн, нэрэн судалж ийн, хайж ийн гэсээр хагаад ингээд цаг хугацаа аваад ирсэн. За тэгээд 8 сарын 8-ны өдөр одоо талихачийн зохицыг Камбожийн Кампот мужийн Пакор гэдэг уулын ойролцоо машин дотроос олсон. За тэгээд шүүх эмнэлгийн задлагын шинжилгээгээр бол одоо талигачийн биен дээр маш их шарах, сорив, гэмтэл, бэртэл байсан. За энийг ингээд шинжилгээгээр бүр ингээд эрүүдэн шүүж тамалсан
гэж байж байгаа байхгүй. Тэгээд тэр эрүү шүүл тамлалыг ингээд тисэж чадаагүй зүрхэнд гинтийн чочрол аваад гинт ингээ хаагдсан. Бүр энэ ямар амар одоо энэ 90 100-д тэг хүнийг бүр ингээ үхтэл нэрүүдэн шүүлгдэг ч одоо байж болох асуудал уу. Бүр амар газтай. Тэгээд энэ 8 сарын 8-ны орчим ингээд энэ хэрэг яасан гэж байгаа. За тэгээд одоо ортол одоо талигаачийн биеийг их орондоо навчраагүй. Тэгээ яагаад ингэсэн бэ гэсэн чинь Солонгосын шүүх шинжилгээ Камбожийн шүүх шинжилгээ хоёр хоорондоо нийцэхгүй байгаа. Зөрүүтэй, маргаантай байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгээд юунаас болоо маргаантай юм асуудалтай байгаа юм болоо гэж хайгаа судлаад үзэхээр тодорхой мэдээлэл гарч ирэхгүй байгаа ч гэсэн миний зүгээр ингээд мэдээллүүдийг уншиж үзээд таамаглаж байгаа бол эд эрхтний 8-ны золиос болсон гэж болзошгүй гэж таамаглаж байгаа. Тэгээд яагаад ингэж үзэж байгаа болохоор та бүхэн бичлэгээ дуустал үзэх юм бол та цаашдаа тайлбарлаа явуулна. За тэгээд энэ залуу Камбожид очиод юу болсон бэ гэсэн чинь яг юу болсныг мэдэхгүй. Гэхдээ яг энэ залуутай адилхан хохирогч нар тэнд байгаа. Солонгосоос одоо ганцхан энэ залуу яваагүй байх нь шүү дээ. Тэгэхээр одоогийн мэдэгдэж байгаагаар болохоор ийм төрлийн хохирогч болсон байж болзошгүй гэсэн 1000 гаруй хүн байгаа гэж байгаа. Энэ залуу очиод scam center буюу ингээд уцаар voice phishing гэдэг уцаар ловер хийдэг ийм газар ажилд орсон байгаа байхгүй юу. Тэгэхээр яг иймэрхүү ажил хийдэг 1000 гаруй солонгос иргэн байж болзошгүй. Одоогоор ор сураг болсон 330 солонгос иргэн байгаа гэж. Бүр өвөө олноор явсан базтай 1000 зангуулаараа Камбож явцсан. Тэгээд энэ хүмүүсийг очихоор нийтлэг юу болдог вэ гэхээр буугаад ирэнгүүт шууд паспортыг хурааж авдаг. Паспортын утсыг хурааж аваад тэгээд одоо за миний мэдхээр микроавто шиг тэгээд нөгөө нэг юу гэдэг гэлээ. За машины маркийг мэдгүй маа микроавто шиг тийм машинд суулгаад авч яваад тэгээд нэг юм хашаатай байшинд оруулсан. Нөгөө хашаа нь одоо энэ зурган дээр ингээ харуулъя. Бүр ийм амар өндөр хамгаалттай ийм шорон шиг тороос мороостой дээр нь ингээ шил мэл ингээ зооцсон ийм амар хамгаалттай байрна ингээд оролдог байгаа байхгүй юу. Тэгээд энд ингээ оронгуудаа тэр одоо уцаар ингээд ловер хийдэг. Гэхдээ яагаад солонгос хүн хэрэгтэй гэхээр солонгост байдаг хүмүүсийг ловертахын тулд солонгос хэлтэй хүн уцаар ярих шаардлагатай байдаг. Тийм учраас солонгосуудыг ингээд өндөр цалинтай ажилд зуурчлаа, Камбожид очиод ажиллана гэд явдаг. Тэгээ би ингээд судалж үзсэн байхгүй. Ер нь яг хэдэн төгрөгийн цалин амласан болоод энэ хүмүүс Камбож явж байгаа юм бэ гэд. Тэгээ ер нь бол маш өндөр хэмжээний цалин амладаг гэсэн байгаа юм. Тэгээ одоо энэ ингээд жишээнүүд харуулж ин солонгос дээр бичсэн. За энэчнээс ингээ харах юм бол байр хоолоор хангана. За тэгээд солонгос мөнгөөр сарын цалин 15-аас 30 сая вон гэж байгаа байхгүй юу. Тэгээд боддггүй бахта 15-аас 30 сая воны цалин өгж байгаа юм чинь энэ бол ямар ажил байх болоо гэж боддггүй бахта. Тэгээд гэж асуунгууд хариуд нь болохоор та нар ингээд одоо утасны оператор хийнэ гэж хэлдэг байхгүй. Солонгос хэлтэй хүмүүс шаардлагатай учраас та нар ингээд утасны оператор хийнэ гэж хуурж аваачдаг байгаа. За тэгээд эн чинь ингээд зөвхөн энэ voice phishing гэдэг энэ scam center voice phishing хийх юм уу гэсэн чинь үгүй. За тэгээ энэ хүмүүс ингээд хүчээр албатангаар ингээд ловер хийлгүүлдэг. Энийг хүлэн зөвшөөрөхгүй хийхгүй гэх юм бол эрүүдэн шүүж тамалд зоддог. Хоолгүй хит хоног хойрдог, харанхуй өрөөнд түүчдэг. За эднэр бол бүр ингийн тэгээд ингээд хүлж агаар тогон зохиулдаг, янз бүр эрүү шүүлт тамлал ингээд мэдрүүлдэг гэж байгаа юм. За тэгээд тэд нар чинь тодорхой хэмжээний орлого олох ёстой шүү дээ. Тэгээд тэр орлогодоо хүрэхгүй байх юм бол бас дахиад тамлуулдаг, зовоодог, цоддог. За эднэрээс гадна бас ингээ бунгууд нь цусны шинжилгээ авдаг. Яагаад вэ гэсэн чинь цусны шинжилгээ одоо эд эрхтний ерөнхий байдлууд гарч ирж штэ. Тэнгүүд эрхтний 8-ны золиос болдог гэж болцсохгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр түрүүний би дурдсан те эрхтний 8-ны золиос болсон байж магадгүй гэдэг чинь ийм учиртай. За мөн хар тамхи албан хүчээр хэрэглүүлдэг. Хар тамхины 8 байж болцсохгүй гэж үзэж байгаа юм байна. За тэгээд та нар subscribe дарааг бол дараарай, мөн лайк, комент бичиж надад урам өгөх мартаа. За тэгээд үргэлжлүүлэх юм бол энэ Пак Мин Хогийн одоо албатан хүчээр хөдөлмөр эрхэлж исэн байж болцсохгүй гэж үзэж байгаа scam center.
энд зургийг үзүүлж байна. За энэ scam центрт бол одоо мөрдөн байцаалтай явцад бол 200,000 гаруй гадаад иргэд хүчээр албатан ажил хийж исэн гэж байгаа. За үүнд болохоор Индонез байсан байна, Вьетнам байсан байна, Солонгос байсан байна, Тайланд гэх мэт улс орны иргэд байсан. За тэгээд энэ тэнцээ одоо ингээд албатан хөдөлмөр хэрэгжижсэн нэг Солонгос эмэгтэй одоо ингээд энэ төвийн план зургийг харуулж байгаа байхгүй юу? Гаднаа ийм амар том хашаатай ингээд трос мростой тэгээ яг шорон шиг бүтэн камер цацсан. Тэгээд энэ ч натхаараа фитнес центр байна, аптек байна, эмнэлэг байна, хоолны газар байна, тэ бүр казино хүртэл байгаа байхгүй юу? Энд юу ч байхгүй дэлгүүр хошоо бүх юм байгаа. Гэтэл энэ төвүүдээр болохоор энд ажилдаг хүмүүс үйлчлүүлдэг боловч нөгөө хоригдож байгаа албатан хөдөлмөр хэрэгжилж байгаа хүмүүс ийшээ ерөөсөө очиж болдоггүй. Тэд нар бол ерөөсөө ингээл өрөөндөө ороод байж идэг. Эсвэл нөгөө албатан хөдөлмөр хэрэглээл нөгөө ловер хийхтэн туслаад уцаар яриа сууж идэг. Тэгээ энэ ийм өрөөнд байж идэг гэд ингээд харуулж байна. За тэгэхээр энэ төвүүдээр хэн үйлчлүүлэх үү гэдэг асуудал гарч ичаа. Тэгэхээр энэ солонгосуудыг хуурж аваачиж мэхэлж аваачиж байгаа хүмүүс нь солонгосууд өөрсдөө байгаа байхгүй юу. Одоо энэ солонгосын Како болон одоо TikTok-оор энэ мэдээллүүдийг дамжуулаад солонгосчуудыг хуураад одоо өндөр цалинтай ажил байна гэж аваачиж байгаа хүмүүс нь өөрсдөө солонгосууд. Мөн жүсэн зүг буюу хятадын солонгосууд, солонгосын хятад илүү эдгээр жүсэн зүг гэж нэрлэдэг. Тэд нар байгаа гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ ч сайн дураараа ажиллаж байгаа солонгосууд бас байгаа хгүй. Тэд нар үйлчлүүлдэг. За мэдээж Камбожууд байгаа. Бас Индонезууд байгаа юм чи Индонезуудыг бас хуурж авчирдаг тийм хүмүүс өдр байж таарж байгаа байхгүй юу. За тэгэхээр тийм хүмүүс нь үйлчлүүлдэг гэсэн үг. За тэгээд түрүүн Пак Мин Хог одоо хон гих залуу ингээд зуучилсан гэд тэгж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан Солонгост тэр хүмүүс нь байдаг. Бас Камбожид ч гэсэн тэр хүмүүс байдаг байж болцшгүй гэж үзэж байгаа. За тэгээд 200,000 гаруй гадаад иргэд ажиллаж исэн байна гэдгийг хэлсэн те. За тэгээд энэ барилга болохоор Камбожийн Prince Complex гэдэг компани нэр дээр байдаг барилга байгаа. За тэгтэл Prince Complex гэдэг ямар компани вэ гэхээр энэ компани болохоор Камбождо барилга бүтээн байгуулалтын зөвшөөрөлтэй албан ёсны үйл ажиллагаа явуулдаг компани. Гэтэл яг энэ нэрнийхээ цаана эднэр бол энэ утсаар ловер хийдэг байх наа, хар тамхины 8 хийдэг байх наа, эд эрхтний 8 хийдэг байх наа, тэгээ албатан хөдөлмөр эрхлүүлдэг байх наа, бас хүүхдийн хөдөлмөрийн үйлчлэгийг явуулдаг, эрхэлдэг гэсэн мэдээллийг Америк болон Британи өгсөн байна. Тэгээ яагаад Америк болон Британи өгсөн бэ гэхээр айл хэзээ энэ Prince Complex гэдэг энэ компанийг Америкийн тал, Британий тал судлаад гаргаад ирчихсэн Америкчуудыг, Британчуудыг энэ компани энэ скан центрууд ловирдж исэн, иргэдийг нь ловирдж исэн байгаа байхгүй юу. Гэтэл энэ Америкийн тал, Британий тал айл хэзээ ийм мэдээлэл хийчгээд байхад Камбожид энэ компани үйл ажиллагаа явуулсаар байдаг. Гэхдээ энэ ганцхан Камбожид үйл ажиллагаа явуулдаг уу гэвэл үгүй. Энэ компани нь Лаос, Мьянмар, Вьетнам, Индонез, Камбож гэдэг за энэ зүүн Азийн бүр амар олон орнд салбартай. Зөвхөн Камбожид гэхэд энэ Prince Complex гэдэг энэ компани албан ёсоор мэдэгдэж байгаа 53 скам центр байна гэж байгаа. 53. За байж болзошгүй сэжгэлж байгаа 45. Мэдэгдэж байгаа 53, сэжгэлж байгаа 45. Тэгэхээр нь юу гэсэн үг вэ? 98 ийм скам центр энд одоо уцаар ловер хийдэг төв байна гэсэн үг. Энэ уцаар ловер хийдэг төвийн ардтал дахиад 98 эд эрхтний 8-ны төв, 98 хар тамхины 8-ны төв, 98 хөдөлмөр эрхлэлт, 98 хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг явагдчихин гэсэн үг байхгүй юу? Тим төв байна гэсэн үг. Энэ бүр тэгээд өөр улс орнуудаар ингээд бүр тархацсан энэ бүр сүлжээ. Мапын сүлжээ байгаа байхгүй юу? Ийм амар аюултай. За тэгээд түрүүн бичлэгийн ихэнд хэлсэн те 3 хятадууд амь насын бүрлэгсэн гэсэн. Тэгсэн чинь Камбожийн тал болохоор Пак Мин Хог 3 хятад одоо хороосоо гэж үзээд 3 хятадыг баривчилсан байна. Тэр 3 хятад бол энэ том сүлжээ компани тэ сүлжээний мапын сүлжээний зүгээр туг таксан золиос байгаа байхгүй юу.
Камбожийн тал тэр 3 туг дахиад өнгөрөөл хаагдчихсан. Харин Солонгосын тал удаа дараалан хүсэл тавьж тэмцсэний эцэст одоо Камбожид очсон. Солонгосын цэрэг цагдаагийнхан Камбожид очсон үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хэрэг 8 сарын 8-нд цогцыг олсон. 8 сарын 8-нд олоод мэдээ Солонгосын талд мэдэгдсэн байгаа. Тэгээд 10 сарын ихэнх хүртэл Солонгосын тал Камбожтой хамтарч ажиллахад нэлээ их оролцсон. Камбожийн тал энэ хэргийг хойшлуулсаар татсаар ингээд уйсаар л байсааргаад эцэстээ дийлхэ болоод олон удаагийн уулзалт одоо дипломат харилцаа марилцаагаар дамжуулсаар байгаад Солонгосын тал очсон. Солонгосын цэрэг цагдаагийн хүчнийхээ очсон. За очиход байна шүү дээ тий. Очихоос 3 хоногийн өмнө энэ центр дээрс хүмүүс ингээд зугтаж байгаа юм. Ингээд бүр ингээд мопедд суугаад автобусанд суугаад ингээд зугтаж байгаа байхгүй. Камбожийн цагдаагийн байгууллага энийг хараад л сууж ирсэн. Өөр юу ч хийгээгүй. Солонгос энэ үйл явдлын дараа 3 хоногийн дараа утсан. Ийм үйл явдал болтол Камбожийн тал юу ч хийгээгүй байсан гэж бодохоор одоо манай ангийн залуу хэлээдсэн шүү дээ. Камбож энд буруутай уулзчихгүй байх ёстой гэдсэн яг энэ. Энэ Камбожийн эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд нөлөө бүхэн хүмүүс энэ Prince Complex гэдэг энэ компанитай холбоотой. Ийм байгаа байхгүй юу. Тийм учраас одоо Америкийн тал, Британий тал аль хэзээний мэдээлэл хийсэн энэ ийм үйл ажиллагаа явуулдаг хууль бус компани гэдгийг хилчгээд байхад одоо хүртэл Камбожид үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ яг энэ scam центр бол ковидын үед байгуулагдсан гэж аахгүй юу. COVID-19 гэдэг чинь 2019 оноос хойш энэ үйл ажиллагаа явуулж хахад Камбож энийг таслан зогсоогоогүй байсаар л гэсэн. Тэгээд одоо Солонгосын тал орж ирэхийн 3 хоногийн өмнө ингэ зугтаж байгаа. Гэхдээ энэ Камбож бол угаасаа өөртөө энтэйг ингэ эвлэрчихсэн. Энд бол янз бүрийн холбоо сүлбэ байна гэж үзэж байгаа. За тэгээд мэдээж энэ компани бол зөвхөн Камбожид гэлтгүй бүр ингэ дэлхийд сүлжээ болчихсон ийм том компани байгаад байгаа. За тэгээд үүнтэй тэмцэхийн тулд бол Солонгосоос гадна бол Тайландууд, Филиппинчууд, Америкууд, Британчууд хамтарч энэ хэрэг дээр одоо мөрдлөг хийж байна. За тэгээд Солонгосын тал, за Камбожийн тал бол хэргийг бол хойш нь татаад байгаа болоос Солонгосын тал юу хийж байна гэхээр Солонгос бол одоо ард иргэдтэй Камбож руу аялахгүй байхыг зөвлөсөн. За мэдээж Камбожийн бас тодорхой бүс нутагтад бүр хориг тавьсан. Очихгүй байх хориг тавьсан. Яагаад тийм хориг тавьсан бэ гэхээр яг энэ Prince Capital гэдэг энэ комплекс гэдэг энэ компани үйл ажиллагаа явуулдаг центрүүд байгаа төвүүдийг нэрсэн. Газруудыг нэрсэн байгаа хгүй. Энд бүр хориг тавьсан. За мэдээж Камбожийн тал бол энэ хоригийг цутлаач уян хатан байгаа ч гэж үзэж байгаа. За мөн иргэдэд шуурхаа үйлчлэх үүднээс болоод Камбожид иргэдэд туслах төвүүдийг нээсэн. За тэгээд Камбожоос өчтөр энэ уржигдар 64 иргэнийг эх оронд нь авчирлаа. Солонгос иргэнийг Камбожоос тусгай онгоцоор авчирлаа. За тэгээд тэр 64 иргэнийг авчирнгуудаа Камбожийн тал шууд Солонгосын тал шууд мөрдөн байцаалтай үйл ажиллагаа эхлүүлсэн. За яагаад мөрдөн байцаалтай үйл ажиллагаа эхлүүлсэн бэ гэхээр одоо ч гэсэн Камбожид одоо нэг 2 эмэгтэй ингээд YouTube суугаар сошиал орчинд ингээд Камбож бол ингээд амьдрахад тав тухтай сайхан газраа энэ одоо сүүлд гараад байгаа энэ мэдээлэл бол худлаа ташаа мэдээллээ. Энэ бол Камбожид бол амьдрахад таатай юм хүмүүс нь халуун дулаан сэтгэл мэдрэмж төрүүлэхээр ийм сайхан газар гэсэн юм мэдээлэл өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр түрүүн би бас дуудсан Солонгос хүмүүс өөртөө зуучилж байгаа гэдэг. Яг тэрний үдсээс энэ 64 хүн өөртөө тэнцээ сайн дураараа энэ одоо хууль бус үйл ажиллагаанд оролцсон уу эсвэл албангаар хүчээр оролцсон уу гэдгийг шалгаж илрүүлэх зорилготойгоор энэ 64 хүнийг бол саатуулан байцаалтай үйл ажиллагаа эхлүүлсэн байна. За тэгээд ингээд энэ бол зөвхөн Камбож, Солонгос хоёрын дундх асуудал биш боллоо. Мэдээж олон улсын хэмжээний тэр тусмаа зүүн Азид бол маш нөлөөтэй ийм том мапын сүлжээний үзүүрээс барьж авсан ийм хэрэг болж байгаа шүү байна. Тэгээд цаашдаа бол одоо үйл явдал хэрхэн яаж өрнөхийг бүгдөө хамтдаа ажиглацгаая. За ингээд миний сувгт нэг дээрээ лайк, комент хийчихээс надад урам өгөөрэй. Бай бай.